예, 예. 우리가 2장까지 공부를 했는데요. За бид нар түүжийн хичээл хүртэл болохоор эсгээл 2 дугаар бүлэг хүртэл үзээ зогссон байгаа. 음, 이제 3장을 공부하기에 앞서서 지금까지 증거받은 내용들을 간단하게 좀 요약하도록 하겠습니다. За одоо 3 дугаар бүлэг рүү орох нь. За тэрнээс өмнө хэдүүлээ өнгөрсөн хичээлээ тавьсан автъя. 하나님께서 에스겔을 부르시기 위해서 1장에서는 여러 환상을 보여주셨습니다. Нэгдүгээр бүлэг дээр бурхан эскелийг дуудахын тулд олон үзэгдлийг үзүүлсэн. 1장 4절에서는 앞으로 이스라엘이 하나님의 심판을 받을 것을 환상으로 보여주셨고요. Нэгin дөрөвдүгээр эшлэл дээр бурхан Израилийн дээр ирэх шийтгэлийг харуулсан байгаа. 다음에는 내 생물에 대해서 환상으로 보여주셨습니다. Дараа нь дөрвөн амьд биетийн тухай үзэгдлийг үзүүлсэн. 그 내 생물은 곧 하나님을 수종드는 천사들을 가리킨다고 그랬습니다. Тэр дөрвөн биет нь болохоор бурханд үйлчилдэг тэнгэр элч нарыг илэрхийлж байгаа гэж хэлсэн. 그리고 두 번째로는 이제 내 바퀴 환상을 보여주셨어요. Хоёрдугаарт нь болохоор дөрвөн дугуйны үзэгдлийг үзүүлсэн байгаа. 이 내 바퀴 환상은 하나님께서 하나님의 경륜과 통치, 섭리로 역사를 주관해 가심을 교훈하는 것이라고 그랬습니다. Энэ дөрвөн дугуй нь болохоор бурхан өөрийнхөө төлөвлөгөө болон засаглалаар энэ бүх түүхийг удирдах байдгаа гэдгийг харуулсан. 그리고 내 이 넓은 궁창을 환상으로 또 보여주셨어요. За бас маш өөдөм огторгуйг үзэгдлээр харуулсан байгаа. 또 궁창 위에 있는 어, 보좌의 형상을 보여주시고 Мөн тэр огторгуйн дээр сантиметр зүйл байгаа харагдсан. 또 보좌 위에 영광스러운 여호와의 형상을 보여주셨습니다. Тэр сэнти дээр цог жавхланд эзний дүр төрхийг бас харуулсан байгаа. 하나님께서 이러한 환상을 통해서 여러 형상을 보여주신 것은 하나님께서 지금도 일하심을 알게 하시기 위함입니다. Энэ мэтчлэн олон үзэгдлээр дамжуулан янз бүрийн тэр үзэгдлүүдийг харуулсан нь болохоор бурхан одоо ч гэсэн ажилласаар байгаа гэдгийг илэрхийлэхийн тулд юм. 그런 환상을 보여주신 후에 2장에서는 하나님께서 음성으로 에스겔 선지자를 인자야 하고 불렀어요. За ингээд нэгдүгээр бүлэг дээр болохоор олон янзын тэр үзэгдлүүдийг үзүүлсэн бол хоёрдугаар бүлэг дээр бурхан одоо Эскелийг хүний хүү гэж дуудаж өөрөөр хэлбэл дуу хоолойгоо сонсгож ихэлсэн. 인자는 사람의 아들이라는 뜻이에요. Хүний хүү гэдэг бол одоо хүний тэг хүмүүний хүү гэсэн үг утгатай. 에스겔서에서 93회나 반복해서 계속 쓰이는 사용되어지는데요. Энэ Эскел номон дээр л гэхэд 93 удаа энэ хүний хүү гэдэг үг хэлэгддэг байгаа. 이는 에스겔이 여러 환상을 보았지만 여전히 하나님을 의지할 수밖에 없는 연약한 사람임을 의미합니다. Тэр ингэж 93 удаа ийм олон удаа хүний хүү гэж ингэж дуудаж байна гэдэг бол хэдийгээр Эскел тэр маш олон үзэгдлийг үзсэн тийм ээ. Одоо сүнсийн хувьд одоо маш их туршлага хураасан гэх юм уу. Ийм байсан ч гэсэн урдын адил сул дорой хүний хүү хэвээрээ байгаа гэдгийг нь илэрхийлэх юм тулд юм. 그리고 이제 성령께서 그 에스겔을 일으켜 세우셨다고 했는데요.
오직 За 성령으로만 그 사역을 감당할 수 있음을 의미합니다. дараа нь 2 дугаар эшлэл дээр 2 дугаар бүлгийн 2 дугаар эшлэл дээр сүнс намайг хөл дээр минь босгов гэж байна. Тэгэхээр ариун сүнс Эзекиэлийг хөл дээр нь босгоно гэдэг нь хүний хүү өөрөөр хэлбэл бид нар ч гэсэн адилхан ариун сүнсэнд найдаж түшгэлэхгүй л бид нар босож зогсож чадахгүй гэдгийг илэрхийлж байгаа юм. 그리고 에스겔을 이스라엘 백성들에게 보내시는데요. 이스라엘 백성들이 어떤 족속인가를 이제 설명을 하고 있어요. За цааш нь харах юм бол Эзекиэлийг Израиль руу, Израилийн хөвгүүд рүү илгээж байгаа. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд тэр Израилийн ард түмэн ямар ард түмэн бэ гэдгийг тайлбарласан байна. 어, 패역한 족속, 패역한 백성이라고 하는데 이는 반역자를 의미하는 거예요. За тэднийг одоо тэрслүү ард түмэн гэж хэлсэн байна. Тэрслүү ард түмэн гэдэг бол одоо эсэргүүцдэг тийм ээ. Одоо эзнийг эсэргүүцдэг, бурхныг эсэргүүцдэг гэсэн үг. 그리고 그들은 얼굴이 뻔뻔하고 마음이 굳은 자들이라고 하고요. Мөн зөрөөд, гүжүүд гэсэн. 또 그들은 찔레와 같고 또 전갈과 같고 가시와 같다라고 이렇게 말씀하십니다. Бас тэднийг халгай, сундуу, хилэнцэд хорхоотой зөрсөн. 어, 그렇지만 그들을 두려워하지 말라고 말씀하셔요. Гэхдээ тэднээс бүү гэсэн байна. 어, 두려워하지 말고 듣든지 아니 듣든지 어, 하나님의 말씀을 그대로 전하라고 이렇게 말씀하십니다. Тэднээс айлгүйгээр тэд сонслон уу, байна уу, хамаарахгүйгээр эзний үгийг тэдэнд дамжуулаа гэсэн. 어, 그리고 이제 그 하나님의 말씀을 듣고 가서 전하기 위해서 먼저 하나님의 말씀을 받아 먹으라고 말씀하셔요. Тэгээ бурхны үгийг дамжуулахын тулд тэрслээ ард түмэнд дамжуулахын тулд эхлээд чи өөрөө тэр үгийг аваад идэх гэж хэлсэн байна. 어, 그 받아 먹을 하나님의 말씀의 내용은 좋은 내용이 아니에요. 애가와 애곡과 재앙의 말이라고 그랬어요. Тэгээ тэр Эзекиэлийн авч идэх ёстой тэр бурхны үг нь болохоор тийм одоо гоё сайхан амттай үг биш харин гашуудал, ёолон, халаглаан гэж хэлсэн байна. 그리고 이제 3장 1절에서 3절까지 계속 이어서 하나님의 말씀을 받아 먹어야 될 것을 말씀하십니다. За тэгээд цааш нь 3:1-ээс 3 дугаар ишлэл хүртэл бас үргэлжлүүлээд бурхны үгийг авч идэх ид гэсэн гэдэг тэр одоо агуулга явж байгаа. 1절에 보면은 발견한 것을 받아 먹으라고 이렇게 말씀하시고요. 또 그것을 이스라엘 족속에 가서 말하라고 이렇게 말씀하셔요. Нэгдүгээр эшлэл дээр 3:1 дээр тэгээд тэр надад хүний хүү өмнөх юмаа ид над хуйлмлыг идээд явж Израилийн гэрт мэдүүл гэв. 그 발견한 것은 2장 10절에서 증거하고 있는 것처럼 애가와 애곡과 재앙의 말이 기록된 두루마리 하나님의 말씀입니다. Өмнөх юмаа идэ гэсэн тэр өмнөх юм гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр 2:10 дугаар эшлэл дээр өгүүлсэн өмнө нь тэр хуйлмал намд илгээгдсэн тэгээд ар өврөгөө гашуудал ёолон халаглаан бичигдсэн байсан тэр бурхны үгийг хэлж байна. 에스겔이 순종해서 입을 벌릴 때 하나님께서 그 두루마리를 먹여 주셨다라고 이렇게 2절에서 증거하고 있습니다. За тэгээд 3:2 дээр сарах юм бол Эзекиэл дуулууртайгаар амаа ангахад бурхан тэр хуйлвал намыг Эзекиэлд идүүлсэн гэж байна. 하나님의 말씀에 순종해서 사모하는 마음으로 입을 벌렸을 때
하나님께서 말씀을 먹여주신 거예요. Бурхны үгийг дуулууртайгаар дагаж бас хүсэмжилсэн сэтгэлээр амаа ангахад Бурхан тэр үгээ идүүлсэн байна. Идүүлж өгсөн байна. 이 말씀이 의미하는 것은 에스겔 선지자가 그 애가 애곡, 재앙의 말 이런 것은 싫으니까 안 받아먹고 내가 듣기 좋은 것만 골라서 먹은 거 그게 아니라는 거죠. 듣기 싫어도 애가와 애곡, 재앙의 말 이것을 그대로 받아 먹었다라는 거예요. Энэ юг илэрхийлж байна гэхээр а, Эсекэл иш үзүүлэгч маань тэр номыг аваад идэ гэхэд эн чин муухай үг байна. Ийм гашуудал, ёолон, халаглаан бичигдсэн үг байна. Ийм юм би идэхгүй гэж ингэж эсэргүүцээгүй. Харин дуулууртайгаар амаа ангаасан. Өөрөлдвөл зөвхөн гоё сайхан үгийг л идэхийг хүсэмжилж исэн биш. Энэ аимшигтай муухай үгийг ч гэсэн идэхээр дуулууртайгаар амаа ангасан гэсэн үг. 어, 이 사람들은 보통 듣기 좋은 말들을 들으려고 하거든요. 축복의 말씀 Хө- 같은 거. Хүмүүс ер нь ихэвчлэн чихэнд сонсголонтой сонсоход гоё сайхан тийм үгийг л идэхийг хүсдэг. 그렇지만 하나님께서는 때로는 그런 듣기 어려운 말씀들도 전해야 된다라는 거예요. Гэтэл заримдаа бол бурхан тэгээд сонсоход хэцүү тийм бэрх үгүүдийг ч гэсэн заавал сонсох ёстой гэж бидэнд хэлдэг. 듣기 좋은 말들만 들으면은 믿음이 견고하게 자라나지 못하기 때문이에요. Яагаад вэ гэвэл гоё сайхан үгэл сонсоод байх юм бол бидний итгэл эрүүл өсөж чадахгүй. 참고로 우리 히브리서 5장 12절부터 14절을 한번 좀 보도록 하겠습니다. 히브리서 Еврей Еврей намын 5-ын 12-оос 14-ийг бүдрээ харъя. 히브리서 5장 12절에서 14절 Еврей 5-ын 12-оос 14. 한번 같이들 읽어보셨으면 좋겠어요. Хамтдаа уншия. Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болжээ. Та нарт бор хоол бус харин сүү хэрэгтэй болсон байна. Сүүгээр амьдрагч бүрэн зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагад гэвэл тэр балчир ажээ. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрхий сайн мөг ялгахад дасгалтсан байдаг. 이 단단한 네. 음식은 여기서 말한 단단한 음식은 곧 아까 우리 증거받은 에스겔서 2장 10절에서 말하는 애가 애곡 재앙의 말 이런 거거든요. Энд өгүүлж байгаа бор хоол гэдэг нь болохоор түрүүн бид нэр Эсгэл 2-ын 10 дээр харсан 반면에 хашгираан, уйлаан, халаглааны тийм үг юм аа. 반면에 이제 젖과 같은 그런 부드러운 음식은 그냥 축복의 말씀 같은 거예요. Ашуудал ёлон халаглааны үг юм. Харин нөгөө сонсоход сайхан амттай тэ чихэрлэг тийм үг нь болохоор зөгийн балмит. Балмит тийм ерөөлийн үгсийг хэлж байгаа. 우리가 이런 애가나 애곡이나 재앙과 같은 그런 말씀들은 듣기 싫다고 안 듣고 축복의 말씀만 들으면은 우리 신앙이 장성하지 못한다는 거예요. Тэгэхээр бид нэр одоо сонсоход хэцүү тэр гашуудал ёолоо халаглаан бичигдсэн халаглааны үгийг сонсохгүй харин сонсох дуртай ерөөлийн үгсэл сонсоод байх юм бол бидний итгэл өсөж чадахгүй байх юм. 또 3절에서는 그 두루마리를 먹이시면서 이 두루마리의 말씀을 내 배에 넣어 내 창자에 채우라 이렇게 말씀하세요. Эргээд Эзекиэл 3:3 руу орж байна. 3:3 дээр
Тэр надад хүний хүү миний чамд өгч буй энэ хуйлмлыг ходоодондоо хийж гидсээ цатгахтун гэв. Тэгэд би түүнийг эзсэнд тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв. 그 두루마리 말씀을 내 배에 넣고 창자에 채우라는 말은 하나님의 말씀을 내가 영의 양식으로 생명의 양식으로 받아 먹어야 되는 거예요. 그래서 그 말씀을 나의 내면화 시켜야 되는 거예요. Энэ хуйлмлыг ходоодондоо хийж гидсээ цатга гэж хэлсэн байна тийм ээ. Тэгээ энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр Бурхны үгийг бид нэр өөрсдийнхөө амийн хоол, сүнсний хоол болгож өөрийнхөө дотор оруулах ёстой. Өөрөөр хэлбэл Бурхны үг бидний дотор оршиж байх ёстой гэдгийг илэрхийлж байна. 음식을 먹고 소화를 시켜야 그 음식이 나에게 힘이 되고 내 살이 되는 것처럼 하나님의 말씀도 온전히 나의 것으로 삼아야 되는 거예요. 내면화 시켜야 된다. Тэр бид нар хоол хоол хүйс ингээ хэрэглэхээр тэр нь бидний биед шингээд тэгээд биднэрт одоо хүч энерги болж болдог шиг Бурхны үгийг ч гэсэн бид нар ингэж сүнслэгийн хоол болгож өөрийнхөө дотор оруулж шингээх ёстой юм аа. 그 말씀으로 인해서 내 인격이 변화되고 생각과 삶이 변화되어야 되는 거예요. Тэгснээрээ миний одоо зан чанар мөн бидний одоо итгэл үнэмшил өөрчлөгдөж, шинжлэгдэж явах хэрэгтэй. 그 말씀을 듣고 그냥 지식에 그치는 게 아니라 내 삶에 적용시키는 그런 지혜의 말씀이 돼야 되는 거예요. Бид нэр энэ үгийг сонсоод, суралцаад зөвхөн одоо мэдлэг болгоод хуримтлуулад ээж болохгүй. Энэ нь миний бүр амьдралд шингэж, миний амьдралыг өөрчилж байх ёстой юм аа. 지혜와 지식은 차이가 있어요. За тэгээд бас амьдралынхаа одоо тэр ухаан, мэрэгэн ухаан болох хэвээр. Мэрэгэн ухаан, мэдлэг хоёр бол хоорондоо ялгаатай. 지식은 깨달아 아는 것에 그치는 것이고요. Мэдлэг нь болохоор зөвхөн одоо сонсоод, ойлгоод, ухаарад тэгэл зогсчдөг. 지혜는 깨달아 아는 것을 내 삶에 적용시킬 수 있는 힘, 실력을 가리켜요. Харин мэрэгэн ухаан болохоор тэгж ойлгож ухаарсан зүйлээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж, тийм ээ, практик болгох тийм чадварыг хэлж байгаа. 예, 하나님의 말씀을 듣고 그 말씀을 내 삶에 적용시킬 수 있는 그런 지혜의 말씀으로 삼는 것이 내 창자에 채우는 거예요. 배에 채우는 겁니다. Тэр бурхны үгийг сонсоод ойлгоод тэгээ түүнийгээ өөрийнхөө амьдралд одоо бүрэн хэрэгжүүлэлт болгож чаддаж байх юм бол энэ нь одоо мэдлэг биш мэрэгэн ухаан болно. Тэгээд ингэж байгаа нь болохоор тэр ходоодондоо хийж хитсээ цатгаж байгаатай адилхан гэсэн үг ээ. 그리고 그 말씀을 받아 먹으니 그것이 내 입에서 달기가 꿀 같더라라고 이렇게 증거하고 있습니다. Тэгээд би түүнийг эзэнд тэр нь миний аманд бал мэт байваа гэсэн байна. Бал мэт чихэрлэг байв. 예, 하나님의 말씀을 내가 생명의 양식으로 받아 먹으면은 그 말씀으로 인해서 내 마음이 기쁘고 즐겁게 된다라는 거죠. Энэ юу гэж хэлж байна гэхээр бурхны үгийг би одоо өөрийнхөө амийн одоо хоол болгож авч идэх юм бол миний сүнс баяртай байх болно. Баяр хөөрөөр дүүрнэ гэсэн. 그 말씀이 내게 큰 위로가 되고 또 힘이 되고 또 능력이 되고 그렇게 되는 거예요. Тэр үг надад хүч болно, урам зориг болно, бас тайтгарал болно гэсэн. 그래서 시편 19편 10절인가요? 거기에 보면 다윗이 하나님의 말씀이
꿀과 송이꿀보다 더 달달하고 이렇게 고백하는 것을 볼 수 있습니다. 시편 19편 10절. Тэгээд дуулал 19:10 дээр Давид хэлсэн байгаа. Тэд алтнаас их шижир алтнаас ч илүү өсвөжтэй зөгийн бал зөгийн сархинагаас тусдагаас ч илүү чихэрлэгээ гэж хэлсэн байна. Тэд гэдэг нь болохоор Бурхны үгсийг хэлж байгаа. 시편 119편 103절에서도 같은 의미의 표현이 있습니다. За мөн дуулал 119-ийн 119 119편 103절. 103 дээр ч гэсэн төстэй агуулга байгаа. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ? Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг. 또 예레미야서 15장 16절에서도 예레미야가 같은 의미로 이렇게 고백하는 것을 볼 수가 있어요. 예레미야서 Бас Иремья 15:16 дээр мөн 15장 Иремья 16절. 네. ойролцоо үгийг хэлсэн байна. Үгс тань олдоход би тэднийг эдсэн бэлээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон. Учир нь төг төмдийн бурхан эзэн таны нэрээр би дуудагдсан бэлээ. Амен. 어, 그리고 이 요한계시록 10장 9절에서 10절에 보면은 오늘 이 본문과 비슷한 그런 내용의 말씀이 있습니다. 10장 10 예, 10절에서 10장 9절에서 10절. 요한계시록 Илчлэл 19:9-10 дээр бас өнөөдрийн одоо энэ нийслэлтэй ойролцоо төстэй агуулга байгаа. 근데 거기서는 그 먹은 후에 내 배에서는 쓰게 되더라 이렇게 증거하고 있어요. Гэхдээ нийлжлэл 19:9-10 дээр болохоор түүнийг аваад идэхэд тэр нь аманд нь зөгийн балмит амттай байсан боловч эзний дараа ходоод вин хорсов гэсэн байна. 우리가 하나님의 말씀을 증거받으면은 그걸 깨달아 알고 믿어지고 그럴 때 너무 기쁘고 즐겁고 막 위로가 되고 힘이 되고 그래요. Тэгэхээр бид нэр одоо эхлээд энэ бурхны үгийг сонсоод ойлгох үед бол тэр нь маш баяртай, баяр хөөргийг өгдөг, бас бидэнд эрч хүчийг өгдөг энэ амттай сайхан санагддаг. 근데 그 말씀을 듣고 이제 내 것으로 만들려고 하면 그 말씀을 순종하려고 하면 또 가서 전하려고 하면은 어려움이 따른다는 거예요. Харин дараа нь одоо энэ үгийг өөрийнх болгож бас тэр үгийг дуулууртай дагаж бас энэ үгийг бусдад дамжуулах дээрээ тулахаараа яг л хотоод ийм хорсгож байгаа мэт тэр үг одоо хүнд хэцүү санагддаг. 오늘 이 말씀을 받는 모든 주의 종님들도 하나님의 말씀으로 인해서 기쁨을 좀 누렸으면 좋겠어요. 힘을 얻었으면 좋겠어요. Тэр өнөөдөр энэ үгийг суралцж байгаа Бурхны бүх ажилчид яг энэ үгээр дамжуулан үнэхээр баяр хөөр хүч чадлыг болж аваасай гэж хүсэж байна. 하나님 주시는 감동으로 막 충만했으면 좋겠어요. Бурхны тэр хөдөлгснөөр Бурхны өгсөн онгодоор үнэхээр дүүрэн болоосай гэж хүсэж байна. 그래서 나가서 복음을 전할 때 비록 사람들이 대처간다 할지라도 낙심치 않고 끝까지 복음 사역을 감당을 했으면 좋겠습니다. Тэгээд хүмүүстээр очоод одоо энэ үгийг гэрчилж ярих үед, тухаглах үед хүмүүс нь эсэргүүцлээч гэсэн ерөөсөө сэтгэлээр унахгүйгээр улам эрч хүчтэй эрч хүчтэйгээр энэ үгийг тухагсаар байгаасай гэж хүсэж байна. 그리고 이제 4절에서 11절까지는 2장에서 증거받은 2장 1절에서 7절의 말씀을 반복하는 그런 내용이 증거되고 있습니다. 2장 몇 절에서 몇 절이요? 2장 1절부터 7절까지의 말씀. За дараа нь одоо 3 дугаар бүлгийн Эс겔 3-ын 4-өөс 7 дугаар ишлэл дээр болохоор
2 дугаар бүлгийн 1-7 дээр өгүүлснийгээ дахин давтаж өгүүлж байгаа. 이제 4절, 오늘 이 3장 4절 이하에 보면은 하나님께서 에스겔을 이스라엘 족속에게 보내시면서 하나님의 말씀을 그들에게 그대로 전하라고 이렇게 말씀하고 있어요. 4 дээр ишлэгийг харах юм бол бурхан хэлж байна. Израилийн гэрлүү очиж үгээр минь тэдэнд яриа. Тэгээд тэр хэцүү ойлгомжгүй яриатай хэцүү хэлтэй ард түмэн рүү чи илгээгдээгүй харин Израилийн гэрлүү илгээгдэж байна. 언어가 다르거나 다른 어떤 민족, 다른 족속에게 보내는 것이 아니라 이스라엘 족속에게 보낸다라고 이렇게 말씀하셔요. Ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй ард түмэн гэдэг нь болохоор одоо өөр улс үндэстний тийм ээ хэлийг нь огт мэдэхгүй тийм харь үндэстнүүд рүү чамайг явуулж байгаа юм шээ. Израиль руу явуулж байна. Өөрийн чинь одоо элэг нэгт Израилийн ард түмэн рүү би чамайг илгээж байна. 어, 같은 말을 쓰고 같은 민족이고 또 같이 하나님을 섬기는 그런 자기 백성에게 보내는 겁니다. Адилхан нэг үндэс угсаатай, адилхан нэг хэлтэй, адилхан нэг бурханд үйлчлдэг Израиль ард түмэн рүү чинь би чамайг явуулж байна. 그리고 6절에서는 내가 너를 언어가 다르거나 이방 사람들에게 보내면 그들은 오히려 네 말을 들었을 것이다 라고 이렇게 말씀하셔요. За тэгээ бас 6 дээр хэлж байна тийм ээ. Хэрвээ би чамайг одоо ойлгохгүй, ярьж чадахгүй тэр харь үндэстэн, харь хэлтэй хүмүүс рүү илгээсэн бол харин ч тэд чиний үгийг хүлээж авах байсан гэж хэлж байна. 실제로 요나서에 보면은 요나서 3장 1절에서 10절에 보면은요. 요나가 느느웨 성읍에 가서 하룻길을 다니면서 하나님의 말씀을 전할 때 임금과 백성들이 다 금식을 선포하고 굵은 베옷을 입고 회개했다라고 그래요. Үнэхээр ийм явдал болж ирсэн тийм ээ. Яна намыг харах юм бол Яна Ниневед очоод тэгээ өдөржингөө тэр хотын гудамжаар явж бурхны тэр шийтгэл айсуу гэдгийг тунхагсан. Гэтэл тэр харь үндэстэн улс орон хэрнээ хаанаасаа ахуулаад харцаа хүртэл эм юу гимшиж тааран хувцас өмсөж үнсэн дээр сууж гим нүглээ гимшицгээсэн байна. 하나님의 백성들은 하나님이 세우신 종이 하나님의 말씀을 대언하는데 들으려고 하지 않지만 오히려 이방 사람들은 듣고 깨닫고 회개한다라는 거죠. Эндээс харахаар их сони юм ажиглагдаж байгаа тийм ээ. Бурхны хүн, бурхны үгээр илгээдээд өөрийнхөө ард түмэн дээр очиж байхад тэр бурхны ард түмэн болохоор тэр үгийг нь хүлээж аваагүй, сонсоогүй. Гэтэл харин харь үндэстэн хэл яриаг нь ч ойлгохгүй, огт өөр соёлтой, огт өөр бурханд итгэдэг тийм харь үндэстэн харин ч одоо дуулууртаагаар хүлээж авч байгаа. 예수님께서도 마태복음 11장 20절에서 24절, 마태복음 11장 20절에 24절에 보면은 같은 말씀을 하고 계셔요. Тэгээ Есүс ч гэсэн Матай номын 11-ийн 20-оос 24 дээр яг адилхан үгийг хэлсэн байдаг. 화 있을진저 고라사나 화 있을진저 벳세다야. 너희에게 행한 모든 권능을 두로와 시돈에 행하였더라면 그들이 벌써 베옷을 입고 죄에 앉아 회개하였으리라. 심판날에 두로와 시돈이 너희보다 견디기 쉬우리라 라고 말씀하세요. 21-ээс нь эхэлж байна. Матай 11-ийн 21-ээс 24. Хорасна чи залгүй ээ, Бетсайда чи залгүй ээ. Хэрэг та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гимших байсан. 또 가버나움에 행한 모든 권능을 소돔에서 행하였더라면 그 성이 오늘까지
있었을 것이라고 말씀하시고요. 심판날에 소돔 땅이 너보다 견디기 쉬울 것이다라고 말씀하셔요. За мөн цааш нь харах юм бол шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. Капернаум чи тэнгэр толд өргөмжлөгдөн гэвүү харин өхөрсдийн оронд чи хаягдах болно. Содомд тохиолдсон зүйлс хэрвээ та нарт учирсан хүчит зүйлс Содом тохиолдсон бол тэр хот энэ өдрөг хүртэл үлдэх байсан. Харин шүүлтийн өдөр ирэхэд Содом нутаг чамаас илүү хүлцмээр байх болно гэх мэтчлэн хэлсэн байна. 그리고 오늘 이 본문 7절에 보면은 그들이 그렇게 하나님 보내신 주의 종들의 말을 듣지 않는 것은, 하나님의 말씀을 듣지 않는 것은 이마가 굳고 마음이 굳었기 때문이다라고 얘기해요. Тэгэхээр өнөөдрийн одоо үзэж байгаа нь Эзекиэл 3:7 дээр нь хэлсэн байгаа. Тэд нэр тэгж бурхны үгийг сонсох хүсэлгүй байдаг тийм ээ. Тийм дуулуургүй байдгийн учир нь бол Израилийн хамаг гэр зөрүүд гүжүүд учраас юм аа гэж хэлсэн. 이마가 가리키는 것은 그 사람의 생각 또는 가치관, 신념 그런 것을 상징하는 거거든요. Тэгээ зөрүүд байна гэдэг нь болохоор юу илэрхийлж байгаа гэхээр яг орчуулган дээр солонгос орчуулган дээр болохоор зөрүүд гэдэг үг нь болохоор энэ магнагаа халахлсан гэсэн үг байгаа юм байна л да. Тэр магнагаа халахлсан байна гэдэг нь бол тэр хүний оюун санаа, үзэл бодол, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл нь тийм зөрүүд болсон харах мунхаг байгаа гэдгийг илэрхийлж байгаа. 자신들의 신념이나 가치관 같은 것이 너무 굳어져 가지고 하나님의 말씀보다 더 우선한다라는 거예요. Өөрөөр хэлбэл одоо тэр хүний итгэл үнэмшил үнэт зүйлс гэх мэт зүйл нь бурхны үгээс илүү бүр ингээд юу хөө тэр халтуурчихсан бүр тийм одоо хүлдсэн царцчихсан байгаа учраас бурхны үгийг ерөөсө хүлээж авч чадахгүй болчихсон гэсэн үг. 마음도 완악하고 강팍하고 이렇게 굳어진 거죠. Тэгээ зүрх сэтгэл нь хүртэл тэгж хатуураад хөлдөө хөшүүн болчихсон. 그런 마음을 우리 주님께서는 길가의 밭과 같다고 하고 돌짝밭과 같다라고 이렇게 비유로 말씀하셨어요. Тийм зүрх сэтгэлийн талаар эзэн хэлэхдээ зөөрлөж хэлэхдээ замын хажуудах хөрс мөн чулуурхаг хөрс гэх мэтчлэн зөвлөсөн байдаг. 그리고 이 7절 마지막에 보면은 네 말을 듣고자 아니하는 것이 내 말을 하나님의 말씀을 듣지 않고자 함이다라고 이렇게 말씀하셔요. Ламын 7 дугаар ишлэлдэр хэлсэн байна. Израилийн гэр намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. 하나님이 세우신 하나님의 종들의 그 하나님 말씀을 듣지 않는 거, 하나님을 거부하는 거예요. Бурхны өөрөө томилсон тэр бурхны үгийг тухаглаж байгаа зарц нарын үгийг сонсохгүй байна гэдэг чинь цаашдаа ингээд бүр одоо үндсийг нь аваад үзэх юм бол бурхныг өөрийгөө сонсохыг хүсэхгүй байна л гэсэн үг. 그 사무엘 선지자에게 이스라엘 백성들이 왕을 요구하는 게 있죠. 그런 장면이 성경에 보면 사무엘 За Библиэс Самуэль намаас харах юм бол арт түмэн Израилийн арт түмэн Самуэлаас биднийг хаантай болгоод өгөөч гэж шаардсан байдаг тийм ээ. 그때 하나님께서는 사무엘에게 너를 거부하는 게 아니라 그래요. Тэр 하나님을 왕이 되지 못하게 하려고 하는 것이다. 라고 이렇게 말씀하셔요. тэр үед бурхан Самуэльд юу гэж хэлсэн бэ? Самуэль одоо бурхан дээр очиод энэ арт түмэн ингэж байна одоо бусад улс орнтой адилхан биднийг тийм хаантай хүн хаантай болгож өгөө гэж шаардаад байна гэсэн чинь бурхан Самуэлийг тайлшруулж хэлдэг те. Тэд нэр чамаар одоо шүүлгэж те чамаар удирдуулахаас татгалзаж байна гэдэг чинь бурхан надаас татгалзаж байна гэсэн үг ээ. Бурхан надаар удирдуулахыг захируулахыг хүсэхгүй байна гэсэн үг ээ гэж хэлсэн.
우리 주님께서는 누가복음 16장, 10장 16절, 10장 16절에서 같은 의미의 말씀을 하십니다. Мөн Матай номын 10-ын 16 дээр сарах юм бол эзэн Есүс бас адилхан үгийг хэлсэн байгаа. 너희 10장 말을 듣는 16절 자는 네, 누가복음 누가복음이에요. 10, 누가복음 10장 16절. Лук ном биш үү? Матай биш. Лук номын 10-ын 16 дээр 너희 말을 듣는 자는 곧 내 말을 듣는 것이요. 너희를 저버리는 자는 곧 나를 저버리는 것이요. 나를 저버리는 자는 나 보내신 이를 저버리는 것이다 하시니라 그랬어요. та нарыг сонсогч нь намайг сонсдог, та нарыг үл хэрэгсэгч нь намайг үл хэрэгсдэгэ. Намайг үл хэрэгсэгч нь намайг илгээсэн нэгнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ. 그리고 이 8절 9절에서는 8절과 9절입니다. 8절 9절에서는 이제 이스라엘 백성들이 듣지 않을 것을 미리 에스겔에게 말씀하셔서 에스겔의 마음을 굳센 마음, 담대한 마음으로 이게 갖게 하신다는 것을 증거하고 있어요. Дараа нь 8-9 дугаар эшлэлдэр юунд тоглож байна гэхээр Израилийн ард түмэн одоо өмнөх тий 7 дугаар эшлэл 6 дугаар эшлэл дээр нь болохоор Израилийн ард түмэн нэгэнт одоо чиний үгийг сонсохгүй гэдгийг хэлсэн байгаа тий. Тэгээ сонсохгүй тийм учраас гэд дараа нь одоо 8-9 дээр тийм учраас чи одоо зүрх сэтгэлээ хатуу тий хатуу чанд байлгаа. Нэгэнт тэр арт түмэн сонсохгүй учраас одоо ингэж тэдрээс айлгүйгээр зүрх сэтгэлээ одоо хатуужвал гэдгийг хэлсэн байна. 에스겔의 마음을 얼마나 굳게 단련시키는가 하면은 화석보다 굳은 금강석 같게 한다라고 이렇게 말씀하셔요. За тэгээд эсгэлийн зүрх сэтгэлийг хэр хэмжээнд хатуужуулах вэ гэдгийг юугаар зөвөрлсөн байна гэхээр цахиураас ч хатуу алмаас мэт болгосон гэж байна. 예, 화석이라는 것은 예, 돌과 돌을 부딪혀서 불을 붙이는 그런 돌이거든요. 부싯돌이라고 우리 한국에서는 말하는데. За цахиур чулуу гэдэг бол одоо тэр хоёр цахиур чулууг ингээд хооронд нь ингээ хавсархад тийм ээ одоо нөгөө хит цогж байгаа юм шиг гэж хавсархад тэндээс ингэж гал ингэж асаж болдог оч ингэж үсэрдэг тийм ээ тэгээ тэндээсээ бид нар одоо эртээр үед цахиур мэт тий цахиур чулуу мэт энэ төр гэж 근데 зөвлөж хэлжсэн. 그보다 더 강한 금강석 같이 단단하게 단련하신다라는 거예요. Тэр одоо тэр гал часааж чаддаг тэр цахиур чулуу шиг хатуу. Гөр тэрнээс ч илүү хатуулагтай алмаас чулуу мэт. Тэ очир эрдэнэ мэт болгоно гэж хэлсэн байна. 예, 두려워하지 말고 담대하게 가서 하나님의 말씀을 전하라고 이렇게 말씀하십니다. Тийм учраас чи айлгүйгээр сүрдэлгүйгээр зөрөгтэйгээр очиж миний үгийг тунхаглаа гэж хэлсэн юм. 그리고 이제 10절, 11절에서도 같은 내용을 반복해서 말씀하십니다. За цааш нь 10, 11 дээр эшлэлдэр ч гэсэн адилхан агуулгыг давтсан байна. 특별히 이제 10절에서는 마음으로 하나님의 말씀을 받아야 될 것을 강조하셔요. Ялангуяа 10 дугаар эшлэлдэр нь болохоор Бурхны үгийг зүрхэндээ хүлээн авах тухай өгүүлсэн байна. 마음에 아무런 의심이나 주저 없이 온전히 그 말씀을 받아서 전하라는 거예요. Зүрхэндээ хүлээж авна гэдэг нь зүрх сэтгэлдээ ямар ч эргэлзээгүйгээр тэгээ хойшлуулшгүйгээр эзнийг хүлээн авч сонсоод тэгээд цааш нь тунхаглана гэсэн үг гээ. 그리고 11절에서는 사로잡힌 내 민족에게로 가서 이 하나님의 말씀을 전하라고 이렇게 말씀하십니다. За 11 дээр нь болохоор цөлөгдөгсөд рүү ард түмнийхээ хөвгүүд рүү явж очиод тэдэнд яриа. Бурхны үг ингэж хэллээ. Эзэн ингэж альдаж байна гэж тэднэр сонссон ч сонсон ч хэлээ гэж. 하나님의 말씀을 전해야 할 대상을 특정해서 지정해 주시는 거예요. 특정해 주신 거예요. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг одоо эсгээл хаана хинт очиж тунхаглах ёстой юм бэ гэдэг тэр объектыг нь үгийг сонсох ёстой тэр объектыг нь
бүр ингэж онцолж зааж өгсөн байгаа. 지금 에스겔이 포로로 잡혀왔는데 에스겔과 같이 포로로 잡혀온 하나님의 백성들에게 전하라는 거예요. Эсвэл энэ үед болохоор өөрөө ч гэсэн цөлөгдөд тийм ээ тэр олцлогдоод Вавилонд очсон байгаа шүү дээ. Тэгвэл яг өөр шигээ адилхан цөлөгдсөн, олцлогдсон тэр Израилийн ард түмэн дээр очиж үүнийг яриа гэж. 지금 전쟁 포로로 끌려왔는데 그들이 거기서 강제 노역에 시달리고 있잖아요. 그런 비참한 상태에 있는데 이제 그들에게 하나님의 말씀을 그대로 전하라는 겁니다. Одоо Израилийн ард түмний нөхцөл байдал бол тэр дайнд ялагдаад олзлогдчихсон. Тэгээд харийн нутагт цөлөгдчихсөн. Тэгээд тэр цөлөгт байхдаа бас болоогүй албадлагын хөдөлмөр эхэлж байгаа. Тэр хүнд хүчээр ажил хийж байгаа. Тэр өөртөөгөө адилхан цөлөгдөгсөд дээр очиж энэ үгийг тунхаглаа гэж байгаа. 왜냐하면 그들이 지금 전쟁 포로로 끌려와서 강제 노역에 시달리고 있는데 자기들이 왜 끌려왔는지도 모르고 자신들의 죄를 깨닫지는 못하는 거예요. Ягаад тэдэр лөө явуулж байгаа вэ гэхээр тэдэр одоо хүчээр олзлогдоод ирчихсэн тэгээд цөллөгт байгаа тэгээд хүчээр одоо албадан хөдөлмөр эрхэлж байгаа яагаад энэ бүхэн болов гэдгийг ерөөс ойлгоогүй байгаа хгүй өөрсдийнх нь гин нүглээс болоод энэ бүхэн болж байгаа гэдгийг ерөөс ойлгоогүй ухаараагүй байгаа учраас. 오히려 하나냐 같은 거짓 선자의 말에 속아서 헛된 소망을 가지고 있어요. Харин ч бүр эсэргээрээ тэр Хананеа гэх мэт тэ хуурамч иш үзүүлэгчдийн үгэнд автаад хууртаад өөртөө ямар ч буруугүй гэж бодоод явж байгаа. 그 헛된 소망에 사로잡혀 살고 있는 그 포로들에게 하나님의 말씀을 전하면 안 들을 거예요. 그래도 전하라는 거예요. Тэр ийм бодолтой явж байгаа тэр ард түмэнд тэгээд хууртаад явж байгаа ард түмэнд дээр очиод бурхны тэр яг жинхэнэ үнэн үгийг тунхаглахаар мэдээж тэд нар сонсохгүй гэдгийг ингээ урьдчилаад бурхан анхааруулж хэлж байгаа. 하나님의 말씀을 전하는 자들은 결과에 연연하지 말고 주권자이신 하나님께 맡기고 가감없이 그냥 전해야 돼요. Тэгэхээр бурхны үгийг тунхаглаж байгаа, дэлгэрүүлж байгаа хүмүүс бол тэр үр дүнгийн ерөөсө тооцоолох хэрэг байхгүй. Үр дүн нь яг тийм л байх ёстой гэж хүлээх найдах шаардлага ерөөсө байхгүй. Тэр үр дүнг нь бурханд итгэж бурханд даатгаж үлдээгээд тэгээд зүгээр л одоо өөрсдөө урдах хийх ёстой ажлаа хийгээл үгийг тунхаглаад явж явах ёстой юм аа. 사도행전 13장 48절에 보면은 영생을 주시기로 작정된 자는 다 믿더라 그랬어요. Үлс намын 13-ын 48 дээрээс харах юм бол заавал 사도행전 явуулъя. 13장 13-ын 48절. 48 дээр үүнийг сонссон харийнхан баярлалдаж эзний үгийг алдаршуулн дээдэлж мөнх амийг авахар сонгогдсон бүхэн итгэцгээв гэсэн байна. Мөнх амийг авахар сонгогдсон бүхэн итгэцгээв. 하나님의 말씀을 가감없이 전하면은 하나님께서 영생을 주시기로 작정된다는 다 듣고 깨달아 알고 믿고 돌이킬 줄로 믿습니다. Тэгэхээр бид нар бол ерөөсөө хийх ёстойгоо л хийх ёстой тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр бурхны үгийг ерөөсөө нэмж хасалгүйгээр яг байгаагаар л тунхаглах ёстой. Тэгэх юм бол угаасаа бурханд сонгогдсон тэр мөнх амийг авахар сонгогдсон хүмүүс нь ойлгож сонсоод ухаарад итгэх болно. Тэгээд мөнх амийг олох болно. 그리고 지금까지의 말씀을 통해서 우리는 또 자기 백성에 대한 하나님의 사랑을 알 수가 있어요. За тэгэхээр энэ хүртэл бид нар одоо сонссон суралцсан үгээ нэгтгээ дүгнээд үзэх юм бол бурхан өөрийнхөө ард түмэнд ямар их хайртай юм бэ гэдгийг харж болно. 패역한 족속이고 자기들의 죄를 깨달아 알지 못하는 무지한 자들이에요. 그럼에도 하나님은 Тэр 포기하지 않으셔요. тэр ард түмэн бол тэрслүү ард түмэн өөрсдийнхөө гэм нүглийг ерөөсөө ойлгож ухаардаггүй зөрөөд гүжүүд ард түмэн. Тэгсэн ч гэсэн бурхан тэдийг хайрласаар байсан. 그들을 그들이 깨달아 알고 돌이키게 하기 위해서 에스겔을 선자로 세우시고 보내시는 거예요.
Тэдэнд ойлгуулж, ухааруулж тэдийг өөр лүгээ эргүүлэхийн тулд Бурхан тэдэн лөө Эзекиэлийг илгээсэн байна. 네, 우리 잠시 쉬었다가 하도록 하겠습니다. 여기까지 하고 쉬었다가 한 10분 정도 쉬었다가 이어서 하도록 하겠습니다. За 10 минут завсарлаад үргэлжлүүлье. 이어서 시작하도록 하겠습니다. За цааш нь үргэлжлүүлье. 12절부터 15절까지는 성령의 감동으로 에스겔을 포로로 잡혀간 이스라엘 백성들의 어떤 모습을 보여주는 장면인 것 같아요. 다시 말씀해 주세요. 예. 어, 이 12절부터 15절까지는 성령께서 감동으로 어, 포로로 잡혀간 이스라엘 백성들의 모습을 보여주는 그런 Мгм. 장면입니다. 예. Нэ. За 12-оос 15 дугаар ишлэлийн тухай одоо ярилцах гэж байна. За энэ хэсэгт болохоор ариун сүнс Эсекиэлд тэр цөлөгцсөн Израилийн дүр төрхийг харуулж байгаа тийм үзэгдэл байна. Тийм хэсэг байна. 예, 12절에 주의 영이 나를 들어 올리셨다라고 이렇게 했는데 실제로 몸을 들어 올린 게 아니라 환상 가운데 하나님의 감동으로 들림받은 것을 의미하는 거예요. 12 дахь эшлэлдэр дараа нь сүнс намайг өргөсөн гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ нь болохоор одоо ариун сүнс түүний газраас ингээ хүн дээр үлээд биеийг нь өргөсөн гэсэн үг биш. Харин ариун сүнсний тэр одоо ариун сүнс түнд ийм үзэгдлээ тийм түүнийг ингэж өргөж байгаа мэтэр тэгж үзүүлсэн гэсэн үг. 그리고 그때 찬송 소리가 들렸다고 그랬습니다. За тэр үед болохоор одоо магтаалын дуу сонссон гэж байна. 그 처소로부터 찬송 소리가 들렸다라는 거예요. Тэгээ энэ магтаалын дуу болохоор хаанаас сонсогдож ирсэн бэ гэхээр тэр эзний цог жолон өөрийн газарт магтагдах болтой гэсэн дэжигсэн их дуу би сонсоо гэж байна. Өөрөөр хэлбэл одоо түүний байгаа газараас тэр магтаалын дуу сонсогдсон. Тэр оршин байгаа газараас нь сонсогдсон гэсэн. 그리고 그 찬송 소리가 얼마나 우렁차고 위험이 있는지를 13절에서 표현을 하고 있어요. Тэгээ тэр магтаалын дуу ямар одоо хүчтэй чанга сүртэй сонсогдчихсэн бэ гэдгийг 13 дугаар эшлэлдээ дүрсэлсэн байна. 13절에서 생물의 날개가 서로 부딪히는 소리와 생물 곁의 바퀴 소리라라고 그렇게 얘기하고 있거든요. 13 дээр хоорондоо шүргэлцэх амьд биетүүдийн далавчны дууг тэдний дэргэдэх дугуйнуудын дууг сонссон гэж байна. 근데 1장 24절에 보면은 그 생물들이 갈 때 그 날개 소리가 많은 물소리와 같고 전능자의 음성과 같고 군대의 소리와 같았다라고 그래요. 24 дээрээс харах юм бол тэр амьд биетүүдийн далавчнуудын дуу чимээ их усны шуугин мэт хүчит нэгний төгс хүчит нэгний дуу адил хоарангийн чимээ мэт хөл өмөнтэй тэгж сонсогдсон гэж байна. 1:24 дээр. 그만큼 하나님의 처소로부터 들려오는 찬송 소리가 천사들의 찬송 소리가 우렁차고 위엄이 있고 영광스러웠던 것을 가리킵니다. Тэгэхээр 3 дугаар бүлгийн энэ хэсэгт өгүүлж байгаа тэр нэжгэлсэн их дуу нь яг л одоо тэр 1:24 дээр өгүүлсэнтэй адилхан тийм сүртэй, чимээтэй тэгээд асар их тийм цог жавхлантай, сүр жавхлантай сонсогдож байсан. 이사야서 6장 4절에 보면은 문지방의 터가 성전 문지방의 터가 요동했다라고 그래요. Исая 6장 6-гийн 4절. 4 дээрээс харах юм бол тэр дуудагчийн дуунаар босгоны суур чичирч байсан гэж хэлсэн байна. 요한계시록 14장 2절에서는 14만 4천 명의 새 노래가 나오거든요. Илшил намын 14-ийн 2 дээр
юу тэр 144 мянган хүний дуу хоолойг сонссон гэж байгаа. 거기서도 많은 물소리와 같고 큰 우레소리와 같다라고 그래요. Илчил 14:2 дээр за тэгээд эндээс харах юм бол тэдний дуу нь асар их усны чимээ хүчит аянгийн нүргээ шиг дуу байсан гэж байна. 오늘날 우리들의 어떤 하나님의 처소인 교회에서 찬송할 때 성도들의 모임의 찬송이 이렇게 우렁차고 위엄 있고 좀 아름다운 그런 찬송이 되었으면 좋겠어요. Мөн босоо ятгахчид ятгаар тоглож байгаа мэт их шиг ая байлаа гэж илчлэл дээр хэлсэн байна. Тэгээ өнөөдрийн бидний чуулган дээрээ өргөж байгаа мөргөл магтаалын дууч гэсэн яг л ийм тэнгэрч нарын дуу шиг хүчрэхэг цог жавхлантай нийцгэлсэн тийм магтаал байгаасай гэж хүсэж байна. 그리고 14절에서는 성령께서 에스겔을 들어 올려서 가시는데 근심하고 분한 마음으로 갔다라고 이렇게 증가하고 있습니다. Эргээд Эзекиэл рүү оръё. 3:14 дээр тиймээс сүнс намайг өргөж зайлуулан авав гэсэн байна. Гэхдээ би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. Тэгээд сүнсэнд өргүүлээд явж байхдаа уур хилэн дотор гасалж явсан гэж байна. 왜 에스겔이 이렇게 괴로워하고 근심하고 분해했는가 하면은 이스라엘의 죄악 때문이에요. Яагаад Эзекиэл ингэж уурлаж хилэнэж гасалж гашуудахад хүрвэ гэхээр Израилийн гэм нүглээс л болсон байна. 그 죄악으로 인해서 앞으로 하나님의 징계로 인한 애가와 애곡과 재앙을 보았기 때문이에요. Тэр гэм нүглээс болж цаашид ирэх бурхны тэр шийтгэл болон тэр гашуудал тэр ёолон тэр халаглааныг тэр өөрөө эхлээд төрлөд харчихсан учраас үзэгдлээр харчихсан учраас инхүү гасалж явсан байна. 하나님의 백성들의 죄악으로 인해서 먼저 괴로워하시는 분은 바로 하나님이십니다. Бурхны ард түмний гэм нүглээс болж хамгийн эхлээд гашуудаж халгалдаг нэгэн бол бурхан өөрөө юм аа. 지금 에스겔이 괴로워하고 분하고 그런 것은 하나님께서 감동을 주셔서 분하고 괴로워하는 거예요. Тэгэхээр хамгийн түрүүнд бурхан тэгж өөрийнхөө ард түмний хараад гашууддаг байх нь шүү дээ. Гэтэл дараа нь бол одоо энд Эзекиэл би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа гэж хэлж байгаа нь бол бурхны тэр зүрх сэтгэлийг Эзекиэлд яг тэр бурхан өөрөө дамжуулж өгсөн учраас мэдрүүлсэн учраас Эзекиэл тэр бурхны сэтгэлийг мэдрээд тэгээд уур хилэн дотор гаслахад хүрсэн байна. 그리고 15절에서 텔 아비브, 오늘날의 이라크 땅인 것 같아요. 텔 아비브로 가서 거기에서 그 포로로 잡혀온 자들, 그들에게 나아가서 그 중에 떨면서 7일을 지냈다라고 이렇게 증거하고 있습니다. 15 дугаар эшлэлдэр тэгээд би Тэл Авив дах өнөөдрийн Ирак юм шиг байна. За тэгээд Тэл Авив дах Тэл Авив дах Хибар голын дэргэд амьдарч исэн цөлөгдөгсөд рүү ирж амьдран сууж исэн газарт нь дунд нь 7 хоног цочирдож хөшсөн байдалтай суув. 이 7일 동안 두려워 떨며 지냈다고 했는데 이 두려워 떨었다는 말을 기가 막혀서 할 말을 잃은 사람처럼 지냈다라는 거예요. Тэдний дунд 7 хоног цочирдож хөшсөн байдалтай суув гэж юм тийм ээ. Энэ цочирдож хөшсөн байдалтай суусан гэдэг нь бол одоо юу гэсэн үг. Одоо очиод бүр хэлэх үгүй болтлоо. Бүр гайхсандаа, алмаарсандаа бүр ингэж цочирд ороод ингээ хөшсөн юм шиг суусан гэсэн үг. 마치 이 정신 나간 사람처럼 인사불성의 상태에서 7일 동안을 보냈다라는 겁니다. Бүр одоо ухаан самуурсан ухаангүй болчихсон мэт тий ухаан гараад явчихсан хүн шиг тэгэж одоо бүр ингээд
одоо юу гэх юм бэ? Билийгээд сууж исэн гэсэн үг. Ангаагаал одоо юу гэх юм бэ? Нэг тийм байдалтай. Аа одоо хүн амьтандаа чи ярих мэдэхгүй бүр ингээд шоконд орчихсон. Үстэндээ шокийн байдалтай сууж исэн гэсэн. 왜냐하면 하나님께서 앞으로 보여줄 그 죄들, 동족들의 죄 때문에 그래요. Тэг яагаад бүр ингэж цочолд ороход хүрсэн бэ гэхээр цаашдаа одоо тэр өөрийнх нь арт түмний дээр тий элэг нэгт арт түмнийхэн дээр бурхан ямар шийтгэлийг буулгах гэж байгаа вэ гэдгийг тэр урьдчилаад мэдэж байсан учраас. 그리고 이제 16절에서 22절까지는 하나님께서 에스겔을 파수꾼으로 세우시고 그 사명을 다 감당해야 될 것을 교훈하고 계십니다. За дараа нь 16-аас 22 дугаар ишлэлдэр энэ тухай өгүүлж байгаа вэ гэхээр бурхан Эсгэлийг харуул болгон томилж байгаа тухай тэгээд түн өөрийг даалгавар өгч байгаа тухай өгүүлж байгаа. 음, 파수꾼으로 17절에 보면은 에스겔 선자를 파수꾼으로 세웠다라고 그래요. 17 дугаар эшлэлдэр хүний хүү би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө гэсэн байна. 파수꾼이라고 번역된 히브리어 차파는 지키는 이에요. 지키는 이. За тэгэхээр энэ дээр болохоор харуул гэж одоо орчуулад явж байгаа те тэр нь еврейгээрээ чапан гэдэг үг юм байна. Энэ чапан гэдэг үгийн утга нь болохоор хамгаалагч, сахин хамгаалагч гэсэн утгатай. 원래 하나님의 백성들을 지키시는 분은 하나님이세요. 하나님. Тэгээ уул нь бол Израилийн ард түмэн өөрөөр хэлбэл бурхны ард түмнийг хамгаалагч, сахин хамгаалагч нь бол бурхан өөрөө байгаа юм. 시편 121편 3절에서 8절에 보면은 하나님은 졸지도 아니하시고 주무시지도 않고 우리의 출입을 영원토록 지키시는 분이라고 이렇게 노래하고 있어요. Дуулал 121 дэх бүлгийн 3-аас 8 дээр юу гэж өгүүлсэн байгаа вэ гэхээр бурхан хүлээгч нийс гуйлан чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэн тэр үүрэглэгчгүй унтахчгүй чиний баруун гар талдаа сүүдэр шөнөөрч саран чамд хор хорхорлуулахгүй өдрөөрч нар чамайг цохихгүй мөө бүхнээс эзэн хамгаалж орох гарах бүрэнд чинь мөнхөд хамгаалах болно гэсэн. 이제 하나님께서 에스겔을 하나님을 대신한 파수꾼으로 이스라엘의 파수꾼으로 세우신다라는 거예요. Тэгэхээр энд одоо харуул болгож байна гэдэг нь бурхан Эзекиэлийг өөрийнхөө оронд тийм ээ өөрийгөө орлуулж Израилийн хамгаалагч болгож байна гэсэн үг. 파수꾼의 역할을 어떻게 해야 되는가 하면은 17절 중반절 이하에 보면은 너는 내 입의 말을 듣고 나를 대신하여 그들을 깨우치라 이렇게 전하고 있어요. За тэгвэл энэ харуул хүн бурханы томилсон харуул хүн юу хийх ёстой бэ гэ өөрийг даалгаврахын тухай харах юм бол 17 дугаар эшлэлээр чи амнаас минь гарах үгийг сонсоод миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл гэсэн байна. 하나님의 말씀을 먼저 듣고 그 말씀을 그대로 백성들에게 전하라는 거예요. Эхлээд чи өөрөө бурханы үгийг сонсоод тэгээ яг сонссныгоо тэр чигт нь миний ард түмэнд очиж дамжуулаа гэж. 그리고 이제 18절부터 몇 절까지입니까? 19절, 18절, 19절은 이제 악인이 범죄했을 때 가서 하나님의 말씀을 전해서 깨닫고 돌이키게 하라고 이렇게 말씀하십니다. За дараа нь 18 19 дугаар ишлэл нэг хэсэг болж байгаа юм шиг байна. 18-с 19 дээр юунд тохиолж байгаа хэрэг буруу хүн өөрөөр хэлбэл бузар муу хүн хэрвээ одоо муу бахаа зүйл хийх юм бол гин буруу хийх юм бол түүнийг нь очиж түүнд сэрэмжлүүлж тэгээд тэр буруу муу заамаас нь эргүүлээ. Хэрвээ тийхгүй сэрэмжлүүлэхгүй байх юм бол тэр гин буруугийн тийм гин бурууд нь тэр хилэнц дотроо өхөн харин түүний хариуцлагыг гэж хамтаа тооцоолно гэсэн. 만약에 파수꾼의 그 책임을 에스겔이 소홀히 하면은 그 책임을, 그 핏값을 에스겔에서 찾겠다 말씀하셔요. Тэгэхээр Эзекиэл мэн болохоор одоо харуул
болсон тийм ээ, харуулын үүргийг гүйцэтгэх ёстой болж байгаа. Тэгээд тэр харуулын үүргээ гүйцэтгэхгүйгээс болоод тэр одоо бузар муу хүмүүс гэм нүглээ үйлдээ тэрүүнээсээ болоод үхэх юм бол түүний цусныг би чамаас нэхэх болно гэж бурхан хэлж байна. 만약에 에스겔이 하나님의 말씀을 가감없이 전해서 깨우치게 했는데, 근데 그 사람이 듣지 않고 돌이키지 않으면은 에스겔에게는 책임을 묻지 않겠다라고 이렇게 말씀하셔요. Мөн хэрвээ одоо эсгэл яг харуулынхаа үргийг гүйцэтгээд бурхны үгийг яг сонссон шигээ нэмэгчгүй хасахчгүй тэр чигээр нь дамжуулаад хэлсээр байтал сэрэмжлүүлсээр байтал тэр гин буруутай тэр зөвхт бас хүмүүс сонсохгүй зөрүүдэлж явсаар хагаад тэгээд тэр гин буруугаа хийгээд тэр гин буруугийнхаа улмаас үхэх юм бол эсгээл бол ямар ч хариуцлагагүй. Яг гэвэл тэр бурхны үгийг дамжуулчихсан харин тэр хүн өөрөө сонсоогүй учраас. 20절, 21절에서는 이제 의인에 대해서도 그렇게 똑같은 말로 교훈을 하고 있습니다. 20-с 21 дээр эшлэлдэр зөвхт хүмүүсийн тухай болж байгаа. За зөвхт хүмүүс ч гэсэн нөгөө буруут хүмүүстэй адилхан яг адилхан тийм нөхцөл байдлыг хэлж байгаа. 이 교훈은 또 이제 에스겔서의 후반부 시작 부분인 에스겔서 33장 1절에서 6절에서 똑같이 반복해서 말씀하고 계세요. 33장 1-ээс 1절에서 6. 6절. За яг одоо энд гарч байгаа зөвхт хүмүүс бас гин буруутай хүмүүс үгийг хэлсээр байтал тэд нар одоо сонсохгүй байх. Эсвэл үгийг хэлээгүй байж байгаа тэр хүмүүс одоо гин бурууг үлдээ тэрнээс болоод үхэх гэх мэтлээ. Энэ агуулга болохоор Эзекиэл номын одоо 2 дугаар хэсгийн эхлэл гэж хэлж болох 33 дугаар бүлгийн 1-ээс 6 дугаар ишлэлдээр адилхан давтагдсан байдаг. 하나님의 종들의 파수꾼으로 세움받은 하나님의 종들의 제1의 사명은 하나님의 말씀을 가감없이 전하는 거예요. Тэгэхээр бурхны үгийг тунхаглахаар дуудагдсан бурхны ажилчдын энэ тэргүүний үүрэг даалгавар бол бурхны үгийг яг байгаагаар нь нэмж хасалгүйгээр дамжуулах явдал юм аа. 듣든지 아니 듣든지 그대로 전하는 겁니다. Хүмүүс сонссон ч эс сонссон ч яг байгаагаар нь дамжуулах нь нэгдүгээр үүрэг даалгавар нь. 들을 자들은 듣고 회개할 것이고요. 듣지 않을 사람들은 파멸의 길로 갈 거예요. Тэр үр дүн ямар ах нь хамаагүй. Тэр бол бурхны асуудал тийм ээ. Тэгээ сонссон бурхны үгийг сонсож хүлээж авсан хүмүүс нь бол зөв зам руугаа ороод бурхны тэр ёроолыг амийг бүртгэх болно. Эс сонсогчд нь бол тэр замаараа явсараад эцэстээ мөхөх болно. 예레미야서 23장 22절을 잠깐만 찾아봤으면 좋겠습니다. 23장 22절. 22절. 예. Иеремия номын 23-ийн 22-ыг бүгдээрээ харцгаая. 우리 한번 같이 읽어보겠습니다. Хамтдаа уншия. 그들이 Урай хэрв тэд миний зөвлөмж дотор зогсдог бол үсийг минь миний ард түмэнд тунхаглаж тэднийг ёрын муу замаас нь холдуулж хорон муу үлсээс нь эргүүлэх байсан. 하나님께서 하나님의 종으로 부르심을 받은 자들, 그래서 하나님께로부터 사명을 받은 자들은 하나님의 백성들에게 하나님의 말씀을 들려서 악한 길에서 악한 행위에서 돌이키게 하는 자가 하나님의 부르심을 받은 하나님의 세우심을 받은 사명자들이라는 거예요. За тэгвэл бурханы дуудлагыг авсан, бурханд дуудагдсан хүмүүс, бурханаас тэр үүрэг даалгаврыг авсан хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бэ гэхээр бурхны үгсийг бурхны ард түмэнд тунхаглаж тэднийг ёрын муу замаас нь холдуулж хорон муу үлсээс нь эргүүлдэг тийм хүмүүсийг бурханд дуудагдагсад бурхны ажлыг хийгсэд гэж хэлдэг юм байна. 그냥 듣기 좋은 말로 감언이설로 이렇게 백성들을 미혹하는 사람들이 참 하나님의 종이 아니고
그냥 하나님의 말씀을 그대로 전해서 돌이키게 하는 자, 죄에서 돌이키게 하는 자가 하나님이 보내신 참 사역자라는 거예요. Хүмүүсийн сонсох дуртай, хүмүүсийн чихэнд амттай сонсогдох тийм үгийг гоё үгийг одоо ярьж явдаг. Тийм хүмүүс бол бурханд дуудагдсан хүмүүс биш. Харин бурхны үгийг нэмж хаслахгүйгээр дамжуулж тэгээд тэр сонсож байгаа арт түмнийг бурхан руу эргүүлж тэр ярим уу замаас нь холдуулж хорон муу үлсээс нь буцаадаг. Тийм хүмүүс л жинхэнэ бурхны үгийн ажилчид юм аа. 그래서 세례 요한도 사역을 시작하면서 처음 한 말이 회개하라 천국이 가까웠노라 하고 부르짖는 거예요. Тийм учраас баптизм хүртээгч Иохан ч гэсэн хамгийн анх тэр үйлчлэлээ эхлүүлж байхдаа гэмшигтүүн Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхэлсэн байгаа. 우리 예수님도 사역을 하시면서 처음 하신 말씀이 바로 회개하라 천국이 가까웠노라 라고 말씀하셔요. Бидний эзэн Есүс ч гэсэн өөрийнхөө үйлчлэлийг эхлэхдээ хамгийн түрүүнд тунхагласан үг нь гэмшигтүүн Бурхны хаанчлал айсвэ гэж тунхагласан байна. 그리고 이제 오늘 본문 22절부터 27절까지는 에스겔을 말 못하는 자가 되게 하시는 내용의 말씀입니다. За дараа нь Эсгэл 3:22-оос 27 хүртэл энэ хэсэг болол Эсгэлийг хэлгүй болгосон тухай. 먼저 22절에 보면은 여호와께서 에스겔에게 들로 나가라고 이렇게 말씀하셔요. Эхлээд 22 дугаар эшлэгийг харъя. Эзэн Эсгэлд юу гэж хэлсэн бэ гэхээр бос тал руу яв гэж хэлсэн бэ. 이 들은 광야를 가리키거든요. Энд гарч байгаа тал гэдэг нь болохоор одоо тал хээр биш цөлийг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. 하나님의 종들과 하나님의 백성들을 훈련시키는, 단련시키는 곳이에요. Энд цөл тал гэдэг бол бурхны ажилчид, бурхны арт түмнийг дасгалжуулдаг газар аа. 우리가 잘 아는 모세, 다윗, 바울, 심지어 예수님도 광야 가운데서 어, 훈련 받은 것을 볼 수가 있어요. Бидний сайн мэдих Мосе, Давид, Паул тэр үгээрэл Есүс ч гэсэн цөлд очиж дасгалжуулагдсан байдаг. 출애굽한 이스라엘 백성들도 40년 동안 광야에서 단련시키셨어요. Египтээс чөлөөлөгдсөн Израилийн ард түмэн ч гэсэн 40 жилийн турш цөлд дасгалжуулагдсан байна. 광야는 우리가 하나님을 만날 수 있는 곳이고요. 우리가 하나님을 찾고 의지할 수밖에 없는 곳입니다. Цөл гэдэг бол бид нэр бурхны арт түмэн болж дасгалжуулагддаг газар мөн эзэн бурхандаа л найдахаас өөр ямар ч тийм түшиг тулгуур болох зүйл байдаггүй. Тийм хоосон газар. 하나님과의 인격적인 교제를 이룰 수 있는 곳이 바로 광야입니다. Бурхантай хувьчилж үнэхээр одоо бодиттойгоор уулзаж чадах газар бол цөл юм аа. 우리 하나님께서 우리를 광야로 이끄실 때가 있어요. Бурхан заримдаа биднийг ингэж цөл рүү удирдах үе байдаг. 그러한 때 낙심하지 마시고요. 그곳에서 하나님 만나기를 힘쓰시기 바랍니다. Ийм үед урам хугарч сэтгэлээр унаж цөхрөлгүйгээр харин бурхны үгээр хүч чадлыг олж авч бурханд түшгэлдэг байх хэрэгтэй. 저도 그런 어려움을 당한 때가 있었거든요. Би ч гэсэн яг тийм хүнд хэцүү үедээ тулгарч ирсэн удаатай. 뭐 교단에서 제명당하고 또 그 후유증으로 이제 뭐 암이 걸리고 또 수술을 받고 그런 과정들이 있었어요. 뭘 당하고 제명? 제명. 이게 교단에서 제명. 쫓아내 교단에서 목사직을 잘리는 게 아니라 교단에서 그냥 제명만 시키는 거야. 이게 벌을 받으셨다는 거예요. 그렇죠. 이제 징계를 받은 거야, 징계.
그래서 어떻게 됐다고요? 이제 제명받고, 그 기간에 입원한 제명당하고 이제 그 음, 후유증으로 이 다음에, 마음에 이제 어떤 상처 때문에 예, 예. 암이 걸려요, 내가. 아, 암 걸리고 암 수술 받고 이제 이렇게 하죠. Аа, за одоо нэг Солонгос чинь нэг урсгал чиглэлүүд гэж нэг айхтар юм байдаг шүү дээ. Одоо чуулгануудын донд тийм ээ. За тэгээд тэр дотроо бас өөр өөрсдийн гэсэн дүрм журамтай. Тэгээд аа тэр одоо өөрийнхөө урсгалаас одоо нэг ямар нэг тийм юу шийтгэл авсан юм байна л да. Тэгээд тэрнээсээ болоод сэтгэл нь шархлаад а за тэр нь одоо зохисгүй байсан ч юм уу зохистой байсан ч юм уу ямар ч байсан сэтгэл нь сэтгэлдээ тийм шарахтай болсон гинэ. Тэгээд тэрүүнээсээ болоод өвдөөд бүр хорт хавдар тусаад тэгээд хагалгаа хийлгэж байсан. 그렇지만 그런 과정을 통해서 반드시 하나님께서는 저를 만나 주시고 또 나를 단련시키시고 그렇게 하신 하나님이세요. Тийм одоо хүнд хэцүү явдал тохиолдлооч гэсэн бурхан гарцаагүй надтай хамт байж намайг тайтгаруулдаг тийм бурхан юм аа. 그리고 이 23절에 보면은 어, 그 들로 나가니 여호와의 영광이 거기 머물렀더라 그래요. За эргээд Эзекиэл ном руу оръё. 23 дугаар ишлэгийг харах юм бол Эзекиэл тэндээс босож тал руу гарч явсан. Тэгсэн хибар голын дэргэд миний үзэн цог жавхлантай адил эзний цог жавхлан тэнд зогсож байв. 그 영광이 그발강가에서 보았던 그 일장에서 증가하는 그 영광과 같다라고 이렇게 증가하고 있습니다. Хибар голын дэргэд миний үзэн цог жавхлан гэдэг нь болохоор Эзекиэл 1-р бүлэг дээр гарч байгаа тэр хэсгийг дурдж байна. 우리는 여호와의 영광이 흔히 생각하기를 크고 화려한 곳에 계실 거라고 생각을 하지만 하나님은 광야에 계신다고 말씀하십니다. Тэгэхээр эндээс харах юм бол бид нэр ер нь ихэвчлэн бодохдоо бурхны цог жавхлан яруу алдар нь одоо тий хаана харагддаг вэ гэхээр одоо маш одоо үзэсгэлэнтэй агуу өндөрлөг газар ингэж үзэгддэг харагддаг гэж бодоод идэг. Гэтэл тийм биш. Бурхан энд өөрийнхөө цог жавхлан тэр 포로로 끌려가서 цөлд харуулсан гэж байна шүү дээ. 포로로 끌려가서 강제 노역에 시달리면서 신음하는 이스라엘 백성들에게 여호와의 영광이 나타나는 거예요. Тэр цөлөгдөөд харьд очихсан олзонд байгаа. Тэгээд хүнд хүчээр ажил хийж байгаа тэр олзлогдохстын дунд тэр цөлөгдөхстийн дунд бурхан өөрийнхөө цог жавхлан харуулсан гэж байна. 예, 우리 모든 주의 종들은 우리 하나님께서 우리를 광야로 인도하실 때 두려워하지 마시고 낙심하지 마시고 그 가운데서 여호와의 영광을 좀 발견했으면 좋겠습니다. Тэгэхээр бурхны ажилчид бид нар ч гэсэн бурхан биднийг хэрэг цөл рүү ингэж удирдах дагуулах юм бол сэтгэлээр уналгүйгээр гутралгүйгээр айлгүйгээр тэр цөлд очоод тэр цөл дундаас бурхны цог жавхлан олж харж чаддаг байх ёстой юм. 예, 24절에서는 어, 성령에 이끌려서 집에 들어가서 문을 닫았다라고 이렇게 증거하고 있어요. Цааш нь 24 дээр тэгээд сүнс над руу орж намайг хөл дээр минь босгов тэр надтай ярьж альцсан нь явж өөрийгөө гэртээ түүж гэсэн юм. 이것이 의미하는 것은 때가 이를 때까지 조용히 침묵하면서 하나님의 말씀을 더 깊이 묵상하고 준비하게 하기 위함이에요. За өөрийгөө гэртээ түгжээ гэж хэлсэн нь болохоор ямар утгатай вэ гэхээр цаг нь болох хүртэл бурхны үгийг төрүүлээд өөрөө идээд тунгаан бясалгаад залбираад бэлдээд байжээ. Цаг нь болох хүртэл. 하나님께서 허락하실 때까지 성령의 감동을 힘입어서 우리는 준비해야 돼요, 사역을. Бид нар ч гэсэн адилхан бурхан биднэрт одоо зөвшөөрөх тэр цаг үе хүртэл ариун сүнсээр удирдуулж өөрийгөө тэр үйлчлэлд бэлдээд байж ах хэрэгтэй юм аа. 우리 주님도 사역을 시작하실 때 아버지께서 정하신 때까지 기다리셔요.
Бидний эзэн Есүс ч гэсэн үйлчлэлээ эхлүүлэхдээ тэр эхлүүлэх тэр цаг нь болохоор Бурхны зөвшөөрсөн тэр цаг болох хүртэл үйлчлэлдээ өөрийгөө бэлдээд байж исэн. 때가 되면은 필요한 곳에 세우시고 우리를 사용하시는 줄로 믿습니다. Тэгээ цаг нь болоход Бурхан өөрөө яг хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь биднийг өргөмжилж, босгож, гаргаж ирж хэрэглэх болно гэдэгт итгэж байна. 그리고 25절, 25절은 동족들에 의해서 결박당하는 내용이 증거되고 있습니다. За 25 дахь ишлэл дээр болохоор яг өөрийнх нь тэр ард түмэн түүнийг одоо хүлэх болно. Одоо хавчиж дарлах болно гэдгийг өгүүлж байна. 예, 하나님의 백성들이 얼마나 하나님의 말씀을 전하는 종들에 대해서 적대적인지를 보여주는 거예요. Үүгээр юу илэрхийлж байна гэхээр Бурхны ард түмэн Бурхны үгийг дамжуулж байгаа тэр Бурхны ажилчдад ямар их одоо дайсгалсан байдлаар ханддаг вэ гэдгийг илэрхийлж байна. 우리 오늘 이렇게 함께 공부하는 주의 종들도 앞으로 사역하면서 교회에서 성도들에게 뭐 환영받고 인정받고 막 그렇게 한다고 생각하지 마시고요. 오히려 하나님의 백성들이 대적할 수가 있다라는 거 우리는 꼭 기억을 해야 됩니다. Өнөөдөр энд хамтдаа суралцж байгаа оюутнууд маань ч гэсэн цаашдаа бурхны ажлыг хийгээд явж байхдаа одоо чуулганы хүмүүс итгэгч хүмүүс биднийг талархаж өгдөх болно, бидэнд найрсаг сайхан хандах болно гэж битгий дэмий гордоорой. Бурхны ард түмэн ч гэсэн итгэгчид ч гэсэн биднийг яаж ингэж хүлж хавчиж дарамтлж болно гэдгийг бодож бэлтгэлтэй байх хэрэгтэй. 우리가 전하는 하나님의 말씀이 자신들의 이해와 맞지 않으면은요, 언제든지 우리를 거역할 수 있어요. 배반할 수 있습니다. Бидний дамжуулж байгаа, бидний тунхаглаж байгаа Бурхны үг өөрийнх нь итгэж байсан, өөрийнх нь найдаж байсан зүйлтэй таарахгүй байх юм бол тэрнээс нь одоо эсрэг санагдах юм бол тэр хүмүүс хизээл бол хизээ бид нар руу дайрч давшилж биднийг эсэргүүцэж тэрсэлж болно. 사람은 믿을 바가 못 되고요. 오직 영원 불변하신 우리 하나님, 우리 주님만 우리는 믿고 의지해야 되는 거예요. Хүн гэдэг амьтан угаасаа итгэж болохгүй тийм мөн чанартай байдаг. Тийм учраас бид нар зөвхөн эзэн бурхандаа л итгэж найдаж түшиглэх хэрэгтэй юм аа. 이제 26절 26 하나님께서 에스겔의 혀를 입천장에 붙게 해서 말을 못하는 자가 되게 하신다라고 이렇게 말씀하셔요. За 26 дээр болохоор бурхан Эзекелийн хэлийг тагнаад нь наалдуулаад хэлгүй болгоно гэж хэлсэн байна. 어, 그래서 꾸짖지 못하게 하는 자가 된다고 하는데 왜냐하면은 그들은 패역한 족속이기 때문이다라고 말씀하셔요. Ингэснээр чи хэлгүй болж тэднийг зэмлдэг хүн байж чадахгүй болно гэж. Тэднийг зэмлж чадахгүй болгоно. Учир нь тэд тэрслүү гэр юм аа. 지금 막 에스겔은 부름받고 이스라엘 백성들의 죄를 보고 분한 마음으로 가득합니다. Одоо Эзекелийн байж байгаа байдал нь ямар байгаа вэ гэхээр одоо бурханд дуудагдсан тий доотлого авсан тэгээд Израилийн ард түмний тэр гим нүглийг олоод харчихсан тэрийг нь бодхоос бүр уурна багтраад бүр тэр гим нүглийнх нь эсрэг уурлаж хилэгнэж гашуудж байгаа ийм байдалтай байгаа Эзекел маань. 그래서 마음 같아서는 막 가서 꾸짖고 책망하고 막 그렇게 하고 싶은데 하나님께서 입천장 붙여 말을 못하게 하시는 거예요. Эскелийн одоо юу санаагаар бол одоохон очиод тэр ард түмнийг зэмлэж тийм ээ одоо бурхны үгээр зэмлэмээр санагдаж байгаа. Гэтэл яасан бурхан түүнийг хэлэхгүй ярьж чадахгүй болгоно гэж байна. 왜냐하면 그들은 패역한 족속이라 아무리 꾸짖어도 듣질 않아요. Яагаад гэвэл тэд нэр тэрслүү гэр учраас хичнээн одоо Эскел очиод тэдийг загнаж зэмлэж
сургамжлалаач гэсэн сонсохгүй, угаасаа сонсохгүй учраас. 아, 그러나 이제 하나님께서 입을 닫게 하셨는데, 그러나 27절, 그러나 내가 너와 말할 때에는 내 입을 열 것이다 라고 말씀하셔요. 27 дээр гэвч би чамд айлдах үедээ амийг чинь нээж чамаар ярил болно гэсэн. 하나님께서 하신 말씀을 전해야 할 때는 잠깐 입을 열어주시겠다라고 말씀하시는 거예요. Тэгээ бурхан түүний юу хэлийг нь тагнаад нь алдуулаад ярьж чадахгүй болгочихно гэсэн шүү дээ. Гэхдээ бурхан яг эсгэлэр дамжуулж үгээ хэлэх шаардлагатай үедээ төр зур тэр хэллийг нь одоо буцаад оруулчихж байгаа. Хэлийг нь тагнаасан салгаад тэр нэг хэлд оруулаад тэр өөрийгөө айлдах гэсэн үгээ эсгэлэр хэлүүлчихээд тэгээд буцаагаад бас хэлгүй болгочихно гэсэн үг. 입을 열어주셨을 때 받은 말씀을 얼른 전해야 돼요. Тэгэхээр бурхан яг хэрэгтэй гэж үзээд хэл оруулж өгсөн тэр үед бидний амийг нээж өгсөн яг тэр үед нь бид нар бушуухан яг үнний үгийг яг байгаагаар нь зөв тунхаглах ёстой юм аа. 때가 지나가서 입이 닫히면은 말씀을 전할 수가 없어요. Тэгээ тэр боломж өнгөрөө тэр цаг хугацаа өнгөрөөд эргээд бидний ам хаагдах үед тийм ээ эргээд хэлгүй болох үед бол хичнээн хүсээд ч бурхны үгийг тунхаглаж чадахгүй болох үе ирнэ. 오늘날 우리가 하나님께서, 성령께서 우리의 감동을 주실 때, 또 성도들의 마음 문을 열어주실 때, 그때 즉시 하나님의 말씀을 전해야 돼요. 그 감동이 없으면 못 전해요. Өнөөдөр ч гэсэн бурхан бидний амийг нээж өгч байгаа тэр үед нь итгэгчдийн зүрх сэтгэлийг нээж өгч байгаа тэр үед нь бид нар бушуухан бурханы үгийг тунхаглах хэрэгтэй. Хэрвээ тэр боломжийг алдах юм бол тэр цаг үе өнгөрөх юм бол бид нар үгийг дамжуулж чадахгүй, хүмүүс ч гэсэн үгийг хүлээж авч чадахгүй бол. 에스겔이 몇 년 동안 이렇게 말을 못하게 되는가 하면은 약 7년이에요. Эсвэл хэр хугацаанд ингэж хэлгүй байсан бэ гэж тооцоод үзэхээр нэг 7 орчим жил хэлгүй 입을, байсан. 에스겔의 입을 완전히 열어주시는 것이 언제인가 하면은 에스겔서 33장 21절에서 22절에 증거되고 있어요. 21절에서 22절. 네, 에스겔서 33장 21절에서 22절 한번 찾아서 보도록 하겠습니다. За тэгээд хизээ одоо хэлийг бүрэн хэлд оруулж өгсөн бэ гэхээр Эсгэл 33-ын 21-ээс 22 дор ишлэлийг харъя. 한번 읽어보면 거기에 뭐라고 하는 거예요. 사로잡힌 지 12째 해, 10째 달, 닷새 날에 예루살렘이 함락된 소식을 전달을 받기 바로 전날 밤에 입을 열어주셨다 그래요. За Эсгэл 33-ын 21-ээс 22 дээр харах юм бол бидний олзлогдсны 12 дугаар оны 10 дугаар сарын 5-нд Иерусалимаас нэгэн дөрвөгч над дээр ирэн хот эзлэгдэв гэж хэлв. Тэрхүү дөрвөгчийг ирэхээс өмнө үдэш эзний мотор миний дээр байсан юм. Өглөө болж түүнийг над руу ирэхийн өмнө тэр миний амийг нэлээ. Ийхүү миний ам нээгдээд би дахин хэлгүй болсонгүй гэж байна. Тэгэхээр энэ хот эзлэгдэв гэж хэлсэн гэдэг нь болохоор нөгөө одоо Бабилоны 3 дахь давталгаа буюу одоо Иерусалим бүр мөсөн одоо суурсан тэр үеийг хэлж байгаа. За яг тэр мэдээг сонсохын өмнөх үдэш нь эзний мотор Израилийн дээр ирж тэгээд өглөө нь тэр хүнийг одоо ирж тэр мэдээг дамжуулахын өмнөхөн бурхан түүний амийг бүрмөсөн нээсэн тэгээд дахиж хэлгүй болоогүй гэж байна. Тэгэхээр энэ хүртэл болохоор ингээд үе бурхан үгээ хэлүүлэх болохоор амийн нээгээл тэгээд буцаага таачдаг. Тэгээд нээгээд буцаага таачдаг ийм явдал автагдчихсан. Харин энэ үед болохоор бүрэн нээгдсэн. дахиж хэлгүй болоогүй гэсэн. 에스겔이 입을 닫힌 것이 사로잡힌 지 5년 되는 해, 그달 초 닷새, 뭐, 거기서 7일 정도 지난, 그 상태에서 이제 입이 닫힌 거거든요. 근데 사로잡힌 지 12째 해, 10째 달까지 말을 못 했던 거예요. 그러니까 7년 동안을 말을 하나님께서 입을 열어주실 때 잠깐 얘기하고 못 했던 거예요.
Тэгэхээр нөгөө хизээ хэлгүй болсон бэ гэдгийг тооцоод үзэх юм бол олзлогдсноос хойш 5 жилийн дараа шүү дээ. Нөгөө эсгэлч нөгөө дуудагдсан үе нь болохоор олзлогдсноос хойш 5 жил өнгөрсний дараа 30 нас хүрдэг жилээ дуудагдж байгаа тий. За тэгээ дуудагдаад тэгээд тэр дуудагдах үедээ ингэж хэлгүй болсон байгаа. Тэгээд дараа нь олзлогдсны 12 дугаар оны 10 дугаар сарын 5-нд одоо тэр дөрвөгч ирсэн хот эзлэгдлээ гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр чин олзлогдсноос хойш 5 жилийн дараа хэлгүй болоод дуудагдаад хэлгүй болоод тэгээ 12 дугаар гэхээр 12 жилийн дараа буцаад хэлд орсон гэдэг чинь 7 жил орчим болсон байгаа зү тий. 그리고 이제 이어서 사장인데요. За 사장은 어, 말 чин 못하는 에스겔을 통해서 시각적으로 예루살렘 심판에 대해서 보여주는 그런 내용이 증거되고 있습니다. 잠시만요. За зарим нь үргэлжлүүлээд одоо дөрөвдөр бүлгөрөөр орж байна. 다시 말씀해 주실래요? 사장에서는 말 못하는 에스겔을 통해서 음. 시각적으로 눈으로 볼 수 있도록 예루살렘 심판에 대해서 어, 보여주는 거예요. 상징적인 행동으로 보여주는 거예요. 네. За дөрөвдүгээр бүлэг дээр юуны тухай өгүүлж байна гэхээр нөгөө эсгэл байна болохоор хэлгүй болчихсон тийм ярьж чадахгүй болчихсон. Тэгээ тийм учраас оронд нь бурхан Иерусалимийн тэр бүслэлт буюу Иерусалимийн сүрлийн тухай дүрсэлж үзүүлсэн тухай хэсэг байна. 예, 1절에서 3절은 1-3 дугаар ишлэл 예, 흙으로 만든 무슨 판 여기에다가 그림으로 보여주는 거거든요. 1-3 дугаар ишлэл дээр болохоор тэр Иерусалимийн сүрлийг яаж дүрсэлж харсан бэ гэхээр шавраар барьсан нэг юм суурин дээр Иерусалимыг ингэж дүрслээд тэгээ түүгээрээ дамжуулаад Иерусалимийн суйрлын тухай дүрсэлж үзүүлсэн. 예, 흙판에다가 예루살렘 성을 그리고 그 주변을 포위하는 그런 예루살렘 성이 포위된 그런 장면들을 이렇게 그림으로 보여주고 있는 거예요. Тэгээ ярьж чадахгүй болсон эсгэлд тэр юугаар шавраар одоо тэр хүмүүст одоо нөгөө тэр чинь ярьж чадахгүй юм чинь хэл яриагаараа бол Иерусалимийн сүрлийг тайлбарлаж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэлгүй болсны одоо оронд юу гараараа одоо тэр шавар аваад тий тоосго хийгээд тэгээд тэр Иерусалимыг дүрсэлж ингэж байгуулад тэгээд эргэн тойронд нь ингэж бүслэлт хийж ийм байдалтай одоо Иерусалим хот ийм байдлаа бүслэгдэх болно гэдгийг тэр ард түмэнд ингэж дүрсэлж үзүүлсэн байна. 그리고 4절에서 8절까지는 에스겔을 움직일 수 없도록 결박을 해가지고 이스라엘의 죄악의 날만큼 한쪽으로 이렇게 눕게 해서 그 죄를 담당케 할 것을 이게 보여주는 내용입니다. За дараа нь 4-8 дугаар ишлэл хүртэл болохоор одоо нөгөө хэлгүй болчихсон эсгэлэр юу хийлгсэн бэ гэхээр хөдөлж чадахгүй болсон ингээ хүлээд баглаад тэгээд тэр Израилийн тэр хилэнцийнх нь жилүүдийн тоогоор ингэж баруун зүүн талаар нь ингэж ээлжлж хэвтүүлсэн байна. 그리고 이 9절에서 10절, 17절까지는 마지막 절까지는 포위당한 이스라엘이 그 양식과 물이 없어서 고통받을 거. 이제 그것을 상징적인 행동을 통해서 이게 보여주는 거예요. Дараа нь 9-с 17 дугаар ишлэл хүртэл дуусах хүртэл нь юг илэрхийлсэн бэхээр тийж одоо бүслэлтэнд орсныхоо дараа тэр Иерусалимийн тухай тий Иерусалим бүслэгдсэний дараа тэр Иерусалимийн ард түмэн тэр хотын оршин суугчид
өсвөлсөнд нэрвэгдэж идэх хоолгүй хүнсгүй болж зовж таршлах тухай одоо бэлэгдлийн маягаар илэрхийлсэн байна. 이 사장의 말씀은 시간 관계상 오늘 증거받기가 좀 어려울 것 같아서 이렇게 개략적으로만 말씀드렸습니다. Дөрөвдүгээр бүлэг маань болохоор одоо үлдсэн хугацаанд юу ярьж амжихгүй учраас ерөнхийд нь ингээд дурдаад ярьлаа. 다음 시간에 좀 더 자세하게 이렇게 풀어서 말씀을 드리도록 하겠습니다. Дараагийн хичээлдэр бүгдээрээ нэг бүрчлэн ярилцгална. 우리 3절의 아니, 3장의 말씀, 우리가 좀 증거를 받았는데, 우리는 다 여호와 하나님을 대신한 파수꾼들인 줄로 믿으시기 바랍니다. Тэгэхээр өнөөдрийн хичээлдэр болохоор бид нар 3 дугаар бүлгийг судлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ хэсгээс хамгийн гол зүйл нь бол бид нар бүгдээрээ Бурхны харуулаар томилогдсон хүмүүс юм аа. 이 파수꾼들의 사명은, 제1의 사명은 바로 하나님의 말씀을 듣고 그대로 전하는 거예요. Харууллуудын нэгдүгээр үүрэг одоо энэ тэргүүний үүрэг даалгавар нь юу вэ гэвэл Бурхны үгийг сонсоод яг тэр хэвээр нь дамжуулах явдал юм. 예, 하나님의 백성들이 자기들의 죄를 깨닫고 하나님께로, 우리 주님께로 돌이키게 하는 것이 우리의 사명입니다. Тэгээд Бурхны ард түмэнд Бурхны үгийг тэгж тунхаглаж тэднийг тэр гим нүгэлтэй замаас нь эргүүлж Бурхан руу авчрах нь бидний үүрэг юм аа. 그 사명을 우리가 다하지 못하면은 하나님께서는 그 책임을 우리에게 물으신다라고 분명하게 말씀하십니다. Тэр үүрэг даалгавраа бид нар хэрвээ биелүүлэхгүй байх юм бол тэр хариуцлагыг бидэнтэй тооцоолно гэж Бурхан маш хатуу хэлсэн байна. 또 하나님께서는 우리를 단련시키시기 위해서 광야로 인도하실 때가 있습니다. Бас Бурхан биднийг дасгалжуулахын тулд, хатуужуулахын тулд цөлд аваачиж дасгалжуулах үе байдаг. 그곳에서 우리로 하여금 여호와의 영광을 발견하게 하고 하나님과 교제하며 하나님의 사람으로 단련시키십니다. Тэр цөлд Бурхан өөрийнхөө цог жавхлан бидэнд харуулж, биднийг өөрийнхөө үгээр дасгалжуулж, өөрийнхөө ажилчин болгож, сургаж бэлтгэдэг. 또 하나님께서 우리로 하여금 어, 하나님의 말씀만 묵상하게 하실 때가 있어요. 준비시키는 또 그런 기간들이 있습니다. 그 기간도 잘 참고 견뎌야 돼요. За бас Бурхан одоо биднийг яг Эзекиэлийг нөгөө өрөөндөө ороод түгжээ гэсэн шүү дээ. Түгжээд чимээгүй суу гэсэн. Яг түүнтэй адилхан биднийг өөрийнхөө ажилтан болгохын тулд өөрийнхөө үгийг тунхаглуулахын тулд Бурхан хэсэг хугацаанд биднийг тэгэж өөрийнхөө зөвхөн өөрийнх нь үгийг тунгаан бясалгаж чимээгүй суулгах үе байдаг. 때로는 하나님께서 우리로 하여금 말 못하게 감동 주시지 않을 때도 많이 있어요. Бас заримдаа Бурхан биднийг яг л Эзекиэл шиг юм хилгүү болгож ямар ч тийм одоо сүнсний тэр удирдамж өгөхгүй байх үе байдаг. 감동 주실 때, 입을 열어주실 때, 즉시 그 말씀들을 우리는 선포해야 합니다. Харин бидний амийг нээж өгөх үед, хилдэ болгож өгөх үед, өөрөөр хэлбэл сүнсээр тэр ярих зөвшөөрөл боломж олгох тэр үед нь бид нэр яг үгийг зөв тунхаглах ёстой юм. 또 이제 나머지 내용들은 우리 다음 시간에 이어서 좀 공부하도록 하겠습니다. Тэгээд дараагийн хичээл дээрээ бүгд үргэлжлүүлэн 수고하셨습니다. үздэе. 예, Тэгээд 마치겠습니다. сайн байлаа. Хичээлээ дуусгая. 혹시 질문 사항 있나요? 질문. Асуулт байна уу? 안 계시면은, 없으면은, 우리 다 같이 기도로, 마치도록 하겠습니다. За асуулт байхгүй бол бүгдээрээ залбираад хичээлээ өндөрлөё.